90 оноос хойш жинхэнэ Монгол улсын сэтгүүл зүйн өөрөө энэ нийгмийн шударга ёсыг тогтоохын төлөө хотож мангар шиг нийгмийн хотож мангар байх хэрэгтэй. Одоо манай сэтгүүлчид би та бүгдийг хэлж байгаа юм биш. Шударга би. Үнэхээр шударга хүмүүс би. Тэгвэл нөгөө талдаа ердөө нөгөө нэг болдог бүтггүй үдгээдүүдийн хотож нохоо болцсон сэтгүүлчид маш их байна. Энийг та бүгдийг би одоо яг одоо энд уулзсных та бүгдээ бас хэлмээр. Энийг ч гэсэн та бүгд маань одоо цэвэрлэр манай сэтгүүлчдэд энэ өөрөө дөрөв дэх засаг учраас тийм чадамж нь бол байгаа гэж би үргэлж найддаг. Тэгэхээр аюул сайхан ч тэр дараагийн өчнөө олон хүмүүс байна шүү дээ. Өмнө та нар одоо ямар хэрэгээр шийтгэж байгаа. Тэд нар гацаа байхгүй тогтоогдсон шүү дээ. Тэгээд энэ хуулийн хэлтийн байгууллага нь нөгөө талдаа бид нар бол энэ нөгөө хянжгаа байгууллагатай хэлдэг. Та нар тэр нотлох баримтыг дээд зэрэгээр бэхжүүлээч. Энэ ингэж хүмүүс ингэж яриад байгаа нь, эргэж буцаад байгаа нь та нарын үйл ажиллагааны чанартай бас холбоотой шүү. Та нар өөрсдөө авилгачаад байгаа юм биш үү? Энэ чин үннийг хэлгээд бид нар энэ тогоон дотор энийг бол ярьж хэлж шаардаж суудгийн шүү. Биднэртэй холбож ойлгодог ч учраас бид нар хууль зүйн одоо яамны харьяа бүх энэ авилгатай тэмцэх энэ одоо гэмтэрхтэй тэмцэх чиг үүрэг байгууллагуудаа уулзсан. Бид улсын прокурорт ерөнхий прокурорт бас санал тавьсан байгаа. Тэнд уулзсан. Шүүхийн ерөнхий зөвлөлтөд уулзах бас санал тавьсан байгаа. Нодон тавьсан одоогоор хариу өгөөгүй байгаа. Гэхдээ бид зуралцаар байгаа л эднэртэй энэ асуудлыг хүргэж ярилцах болно. Тэгэхээр байж болохгүй үзэгдэл. Энэ үеэрээ байж болохгүй. Мууд сайнч наа шүүх тогтолцоо гэдэг юм чинь засаглалын үед гарцаа байхгүй байж шүү. Дэлхийн бүх улсад байгаа. Үүнийг одоо нэгэн шийдсэн юм, гурван шатны шүүхээр шийдсэн юм эргэлзээнд оруулаад. Ер нь шүүхээр шийдсэн юм эргэлзээнд оруулна гэдэг өөрөө Монгол улс ардчил, өөрөө Монгол улс улс гэдэг одоо тийм юуны институтийн үед их сул байна. Ер нь бол төрийн нэр хүнд чинь, тэр шүүхийн нэр хүнд чинь тийм ээ тэр биднийг удирдах хүмүүсийн нэр хүнд уландаа онцсон байна л. Тэрийг үгүйсгэх тийм хүчин, тийм хүн үрдэл байна гэдгийг л харуулж байгаа л нэг хэрэг. За баярлалаа.